Бид цагаан хүрд мэдээллийн хөтөлбөрийнхэн Монгол хүний үнэлэг жууланд Архангай аймгийн Мухар Хужиртын аршааны эмч Доржийн тухай хөрөг сурвалжлага бэлтгэлээ. Энэ аршаанаас хүрдэхээр жил бүр иргэсэд эгээтэл аав ээж дээрэн очих гэж байгаа айтай Дорж эмч байгаа болов уу? Араа энэ жил ажиллахгүй юм биш вэ гэсэн болгоомжлолтой ойрмхон явсан хүнээс Дорж эмч асуун сургалж ажиллаж байна лээ гэхлээр нь дотор уужирдгаа хэмээн цуглуулагч нь ярьж байгаагаас үзэхэд Дорж эмчийг Мухар Хужиртын аршаанаас салгаж ойлгохын аргагүй эрхэлсэн ажилдаан эзэн болсныг ингэж хэлж болно. Нэрт найруулагч Бадараагийн Бадар өвгний бүтээл Шинэ үсгийн багш кинон дээр гардаг шиг Дорж эмчийн ажил өглөөр цуглуулагчтай сэрэж дасгал хөдөлгөөн хийлгэхээс түүний нэг өдрийн ажил эхэлнэ. Орхины 100 тоног дасгалтай өрөөрэй. Дасгалыг цаагуулсан байна. Дасгалыг цаагуулаад байна. Орхины 100 тоног дасгалтай өрөөрэй. Түнтэй анхудаа уулзаж байгаа нэг нь ямар сэнтэг нөхөрвэ амарч аршин хүртгээр ирж байхад өглөө эрт сэрэж элдв дасгал хөдөлгөөн хийлгэж зүгээр зөнгөөр наршин уулгалгүй зааварлаад гэж бодох хэдэж 2 хоногийн дараа л Дорж эмчээ би одоо айл аршааныг хитэн цагт яаж явах вүлээ гэд эгээтэл хүүхэд аятаа араас нь дагчихсан явтана. Дорж эмчийн альваа ажил чин сэтгэлээсээ ханддаг хэнийг ч баг юм жижиг юм гэж ялгалгүй хүний ёсоор хандаж нэг ч хийсэн хүн эндээс эрүүл сарвал болоо буцаасаа гэсэн хичээл зүтгэлнэ. Түүнийг өнөөдөр эцгийнхийнх нь хайрлсан нэрнээс илүү Мухар Хужиртын Дорж хэмээн түмэн олондоо овоглоход хүргэжээ. Энэ аршаанчдыг маань үргэлж одоо хүлээж авч үзэж үзлэг эмчилгээ хийж яаж одоо аршаан суйлд орох уу, яаж уух уу гэдэг зөвлөгөө өгдөг энэ Дорж эмчтэй одоо маш их баярлж байна. Дорж эмч маань өглөө болгон одоо биднийг гаргаж дасгал хөдөлгөөн хийлгдэг. За хүнд хамгийн гол нь байгаль одоо эрүүл агаар цэвэр уснаас гадна хөдөлгөөн маш их хэрэгтэй. За эрдэмтдийн хэлдгээр бол хүн болвол хөгшөрч өгтгөө одоо хөшиж хүртэг гэж ярьдаг. Тэгэхээр хөдөлгөөн гэдэг маань маш хэрэгтэй. Ягаад тэгэхээр хүн хөдөлжил байвал одоо үе шүрмэс одоо байнгын ажиллагаатай байлгана. За цусны эргэлт тогтмол явагдаж сайн байна. За ингэснээр хүн урт наслна гэдгийг одоо хүн болгон ойлгодог, мэддэг болсон. Тэгэхээр одоо энд байгаа аршаанчд бол их азтай хүмүүс гэж боддог. Ягаад тэгэхээр одоо Дорж эмч маань байнга одоо энэ хөдөлгөөнийг хийлгэж аршаан усын одоо яаж зөв уух уу, яаж одоо боргоондоо суух уу гэдгийг зааж хэлж өгж байдаг юм байгаа. Хаажингийн Дорж хүний их хэмч гэсэн хүндтэй ажил мэргэжлийг эзэмшээд өдгөө 50 гаруй жил болж байгаа. Нас өдөр хэдийгээр 70 гарсан ч эгээтэл залуустай эн зэрэгцэн түүний тусламж дэмжлэг хэрэгтэй хүн хаана байна? Тэнд л заварлаад үзэж хараад явж байна. Ялангуяа энэ аршааны ид шидэн сэтгцэн эмгэгтэй хурц түргэн зантай ундаг тусдаг өвчтөе хүмүүс тустай тул голдуул ийм хүмүүстэй ажиллана. Тэдний зовлонг ойлгож туслана гэдэг бас чамгүй их чадварыг түүнээс байнга шаардна. Миний үе 20 гаруй жил Архангай аймгийн цэцэрлэг сумын Хужиртогийн нутагт оршдог Мухар Хужиртын аршааны эмчээр ажиллаж байна. Мухар Хужиртын аршаан бол аймагтаа төдийгүй улсад алдартай аршаа юм. Энэ аршаа юугаар алдаршаад байгаа юм гээл мэдрэл, сэтгэл мэдрэл дотрын олон янзын өвчнөд дотор уугаад хүйтэн мөргөн суудагаараа алдарсан юм аршаа. Энэ аршааныг мэдрэлээ ядаргаа нойргүйдэл, ундаг, эвлэвсэг өвчин байдаг. Мөн сэтгцийн хурц архаг солио шизофрениж байдаг. Мөн ходоодны хүчил бага. Өвдөгний үеийн хурц өрөвсөл зэрэг өвчнүүдийн үед энийг уудаг юм аа. Дорж эмчийн ажлыг хэдхэн цаг ажиглаа суухад уулын энэ хүний дуршлаг чадварыг нь ашиглаад энэ газрыг өргөжүүлээ цэгцэлчихвэл олон хүн тустай сайн л үйлдэл хэрэг болно тоо. Жилдээ 1000 орчим хүн ирдэг энэ аршааныг совилын хэлбэрт оруулаад зохион байгуулчихвал эмчилгээ үйлчилгээ нь улам сайжирч бас жил ирэх тусам ундраг нь багасаад байгаа аршаанаа хамгаалахад тустай болов. Архангай аймгийн цэцэрлэг сумын нутагт байрлах Мухар Хужиртын аршаан байгаль дэлхийгээс бидэнд өгсөн бэлэг хэдэж хэрвээ Дорж эмчийг сайхан сэтгэлтэй хүмүүс байгаагүй энэ аршааныг зорих олонний урсгал улам нэмэгдэж энэ аршааны ангаах шидээр эрүүлцэн хэд байх вэ гэд нутаг орны удирдлагын зүгээс анхаарч хийх ажил их харагдаж байлаа.